Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гисэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 3 дугаар бүлэг. Сөнөөгч бодол. Уур хорсол. Уур хорсол бол хүчтэй эгдүүцлийн хүчтэй хэлбэр юм. Энэ сэтгэлийн хөдөлгөөн байдал хяналтаас гарсан үед илэрдэг. Хүн болгон байдлыг хянаж явахыг хүсдэг бөгөөд ингэж чадсан үедээ тайван байдаг. Тэгж чадахгүй үедээ уурлаж, хүчирхийллээр байдлыг өөрчлөх гэж хичээдэг. Хүн болгоны амьдралд уурлах, бухимдах үе гарна. Уг нь буруу биш л дээ. Энэ сэтгэл хөдлөлд бусд мэдрэмжийн адил эерэг тал байдаг. Тэр нь ертөнц өөрийнх нь шаардлагад нийцж байх, бас хүрээлэн байгаа орчлонгоо өөрчлөх хүсэл юм. Энэ үйлдэлийн үр дагавар нь их хүчтэй. Уураа гадагш гаргахгүй байх нь уурынхаа адил хортой. Тэр энерги бие махбодыг сүйтгэж өвчин үүсгэдэг. Хэрвээ та уураа гадагш гаргавал мөн л адил бусдыг түрэмгийлж, хариуд нь бас түрэмгийллийг амсдаг. Хэрвээ хүн уур, хорсол, цугулдал гэх мэт сэтгэл хөдлөлөө дотроо хадгалах юм бол элэг, үе мөч, амьсгалын зам, бусад бие махбодыг өвчлүүлдэг. Гаргаж байгаа сэтгэл хөдлөлүүд нь тэдгээрийг хариуцдаг эрхтнүүдийг өвчлүүлдэг гэсэн үг. Жишээ нь элэг цөс цочир уурыг хариуцж яадаг. Дотроо хадгалсан хорсол, цочил уур нь цөсний хүйдээг өрөвсүүлээд цөсийг зогсонг болгож, сувгийг нь таглаж, удаан хугацаагаар хадгалсан энэхүү мэдрэмж чулуу болон үлддэг. Хадгалагдсан таагүй сэтгэл хөдлөл ямар нэг биетэн болж хувирах хэрэгтэй учраас чулуу үүсдэг. Үе мөч бол түрэмгийллийн мэдрэмжийг үйлдэл болгохыг хариуцдаг. Энэ нь явандаа түүнийг өрөвсүүлдэг. Үүний үр дүнд үе мөчний өвчин, үе мултрах, үений хавдар үүсгдэг. Эндээс харахад уур хорслоо дотроо хадгалах хортой, гаргах бас буруу байгаа биз? Тэгэхээр яах ёстой юм бэ? Хүмүүс уураа гаргах гэж янз янзаараа ажилтдаг л да. Зарим нь дэр балбаж, зарим нь уур хүргэсэн хүн лүгээ шууд очоод хэрэлдэх гэх мэт. Харин би та бүхэнд арай өөр зүйлийг санал болгож байна. Уураа гарч сэтгэлээ тайвширтал, биеийн хүчний ямар нэг ажил хий. Мод хаглах, гэрээ цэвэрлэх, биеийн тамираар хичээлэх гэх мэт. Хамгийн амархан нь өөрийнхөө үзэл бодлыг
өөрчлөх явдал юм шүү. Гомдох. Хэн нэгнийг надад шудраг бусаар хандаж байна гэж бодох тохиолдолд гомдол үүсдэг. Энэ нь харуулсах, доромжлуулах, муугаар хилэгдэх, шоолуулах, зодуулах, гарз гарах үед үүсдэг нуугдмал уур хорсол юм. Гомдож байгаа хүн түүнтэй харилцах харилцааг өөрчлөхийг хүсдэг. Өөрийг нь хүндэлж, хайрлаж, үнэлээсэй гэж хүсдэг. Нин түүний эерэг тал. Өөртөө харилцах, бусдын харилцааг өөрчлөх гэсэн энэ үйлдэл нь өөрийгөө гомдоосон хүнийг үхээсэй гэж далдуур хүсснээс ялгаагүй төрөмгийлэл юм аа. Өөр хүн лүү чиглэсэн энэ төрөмгийлэл илгээсэн хүн лүүгээ буцаад чиглэж өөрийгөө устгах програм болон хувирдаг. Надад үзүүлэхээр хижээл насны эмэгтэй ирсэн байлаа. Савны хавдар нь ахуулахгүй бол хордоо болох аюултай гэсэн онцтой. Үргэлж архиуж гомдоож байдаг нөхөр нь өвчнийх нь учир шалтгаан гэдгийг түүнд итгүүлэхэд хэцүү байлаа. Эмэгтэйгээс нөхөртөө өөртөө хайртай эсхийг асуухад хариулж чадахгүй байлаа. Түүнд таны өөртөө өөрийнхөө эмэгтэйлэг чанарт хандах чинь буруу ээжээ. Нөхөртөө гомдсон гомдол эмэгтэй хүний мөн чанар болох савндт нь хадгалагдсаар байгаад эцэстээ хавдар болсон байна. Та эрэгтэй хүнд хандах өөрийн хандлагаар л энэ нөхрөө өөрлөгөө татжээ гэтэл эмэгтэй тийм ээ, манай аав бас архиудаг, биднийг зовоодог хүн байсан гэлээ. Инхээр та эрэгтэй хүнд эр нөхөртөө хандах хандлага өөрчил, нөхрөө хайрл, эцэг эхээ уучил гэж би зүйлсэн. Уучил. Амьдралынхаа бүх тохиолдлыг шинээр хар. Бүгдийг хайрл. Бүх юмыг хайраар хүлээж авч, энэ бүхэн таны л бүтээсэн зүйл гэдгийг зөвшөөрч амьдр. Таны өвчин бол таны гомдол. Гомдол алга болоход хавдар алга болно. Өөрийнхөө өвчнийг Бурхны тантай ярьж байгаа ярилцлага гэж хүлээж ав. Өөрийнхөө өвчнийг өөрийнхөө үзэл бодлоо өөрчил гэсэн далд ухамсарынхаа дохио гэж талархаж хүлээж ав. Хүн бусдыг буруутай гэж бодож байхад уучлахад хэцүү л дээ. Гэхдээ гомдлын их өсвөр та өөрөө. Гомдож байгаа хүн зөвхөн таны дотрыг цэвэрлэх зэвсэг, таны гэгэрүүлэх Бурхны хүч гэдгийг ойлговол та үннээсээ хүнийг уучлж чадна. Эрэгтэй хүн эмэгтэй хүнд гомдоход түүний эр хүний бахархал нь шууд болон шууд бус замаар хөндөгддөг. Гомдол бас ходоодны шарх, 12 нуглааг эзсний шархлаа, толгойн өвчин, арсны захтнаа үүсгдэг байна. Гомдол бас бардам зангийн нэг илрэл. Гомдож байгаа хүн гомдоож байгаа хүнээ өөрийнхөө амьдрал татж байгаагаа хүлээн зөвшөөрч чаддаггүй. Хэрвээ танд бусд хүн муугаар хандж байвал өөрийнхөө доторлуул өнгөж хар. Өөрийгөө хайр. Би өвчтнөөсөө та өөртөө хайртай юу гэж асуухад хүмүүс тийм гэж хэлдэг. Гэхдээ тэд өөрийгөө хайрлах, өөртөө хайртай байх хоёрыг хольж утгадаг юм. Хэрвээ өөрийгөө жаахан ч гэсэн харааж буруутгавал та өөртөө хайргүй хүн. Хэрвээ та өөртөө жаахан ч гэсэн дутагдал байна гэж боддог бол бүр өөрийнхөө эсрэг хандаж байна гэсэн үг. Хамгийн энгийн ганцхан зүйлийг хизээч мартахгүй байх хэрэгтэй. Хүн болгон Бурхны ертөнцийн нэг хэсэг. Хэрвээ та өөрийнхөө эсрэг төрөмгийлж хандах юм бол Бурхны эсрэг хандаж байна гэсэн үг ээ. Өөрийгөө хайрлах нь урлаг. Өөрийнхөө энэ орчлонгийн нэгэн хэсэг гэж хүлээн зөвшөөрч ямар л байна тэрл байгаагаар нь хүлээж ав. Бурхан бол шийтгэгчгүй, шагнадагчгүй.
Бурхан бол зүгээр л хайр. Та өөрийгөө Бурханы нэг хэсэг гэж хайрласнараа энэ хорвоо дээр сая өв тэгш амьдрнаа. Өөрийгөө хайрлах гэдэг нь өөрийгөө энэ ертөнцийн оршин байгаад баярлаж, Бурханд энэ амьдралыг бэлгэлсэнд талархаж байх явдал. Өөрийгөө хайрлах. Энэ нь өөрлөгөө чиглүүлсэн бүхий л хэлбэрийн хүчирхийллээс салах гэсэн үг. Өөрөөр хэлбэл өөрийгөө буруутгах, өөрийгөө шүүмжлэх, өөртөө сэтгэл хангалуун биш байх, өөрийгөө үзэн ядах, өөрийгөө өрөвдөх бүх бодлоос салах юм. Өөрийгөө хайрлах. Энэ нь юуны өмнө өөрийгөө хувь хүний хувьд хүндлэх, өөрийгөө хайрлах, өөрийгөө байгаагаар нь хүлээж авах. Өөрийгөө хайрлах. Энэ нь бид нэг хэсэг нь болсон Бурхан ертөнцид баяр талархлаа илэрхийлж байгаа хамгийн анхны илэрхийлэл юм аа. Бид аль хэсгээрээ Бурханд илүү ойр байдаг вэ? Мэдээж сэтгэлээрээ. Инхээр Бурханыг хайрлна гэдэг бол өөрлөгөө өөрийнхөө сэтгэлийг хайрлна гэсэн үг. Бурханыг хайрлна гэдэг нь түүний нэг хэсэг болсон өөрийгөө хайрлна гэсэн үг. Бурханыг хайрлах хайр өөрийгөө хайрлахаас эхэлдэг юм аа. Өшөө авалт. Энэ нь өөртөө хандах хандлагыг хүчээр өөрчилж, шудраг байдлыг тогтоох гэсэн явдал. Өшөө авалт харамсалтай төрөл бүрийн гэмтэл, үе мөчний таталт, азгүй тохиолдлыг татдаг. Нэг өшөө авалт нөгөөг бий болгож, эцэст хүн өөрөө үгүй болдог. Эмэгтэй өөрийг нь тоогоогүй залууд өширч, сэтгэлгүй хүнтэй суугаад насан туршдаа зовох. Нэг омог нөгөөгөөсөө өшөө авч ээлжлэн бие биеэ хөнөөх гэх мэт. Тиймээс энэ сөнөөгч бодлоос ангиж ирхийн тулд бардам зан, гомдлох зуршлаасаа салах хэрэгтэй. Хэрвээ та өөрийгөө болон бусдыг хайрлаж, хүндэлж хандах юм бол хинч таныг гомдоохгүй. Доош нь хийхгүй шүү дээ. Хүний гадаад байдал дотор байгааг нь илэрхийлдэг юм аа. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаа хүчийг эднэрлсэн юм. Хэрвээ та шүтлэлтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл бий. Радио FM 107.5